Нэг хэд хэдэн багц асуулт байна. Гэр бүлийн тухай хуулийн дээр гэрэлтийг хүлээн шүүрэх бүртгэгтэй холбоотой ялгарлан гадуурхалт дээр ямар ахис твшил гаргаж байгаа вэ гэдэг асуулт байна. Учир нь гэвэл нэгдсэн үндэсний байгууллагаас 2015 онд Монгол улсад засгийн газар зөвлөмж өгсөн. Энэ дээр ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудал дээр, гэр бүлийн асуудал дээр, нийгмийн оролцооны асуудал дээр маш их 37 ийм зөвлөмжийг Монгол улс авсан байгаа. Тэгээ эдгээрийг зассан уу гэдэг ингээ харахаар бас засагдаагүй харагдаад байна. Энэ дээр хариулт авмаар байна. Тэгээ ялангуяа сэтгэц золоод оюуны бэрхшээлийг бид нар нэг ангилд оруулцдаг. Тэгээ сэтгэц золоод оюуны бэрхшээлтэй хүмүүс гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох, хүүхэд үрчилж авах гэдэг энэ бүгдийг ингээд хоригдсон хിവэрэ орж ирээд байна. Тэгээ энэ нөхцөл байдлыг яагаад ингэж үнэлээд байгаа вэ гэдэг асуултыг авъя. Тэгээ аутизмын болоо давны хаам шинж гэдэг бид нар чинь бүгдээрээ ялгаатай ойлголтууд ч тийм бид нар бүгдээрээ ингэ дандаа нэг уутанд хийчихэд идэг. Тэгээ нөгөө нийгмийн үндсэн нэгжтэй бид нар энэ гэр бүлийн хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ялгарлан гадуурхаад байгаа нь өөрөө болж байгаа юу гэдэг нэг юм багц асуулт байна. За хоёрдугаарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраж халамжилж үлдчихэж байгаа тохиолдолд асран халамж за тэгээ түүнтэй холбоотой гарч байгаа зардал итгэлгийн асуудал дээр ялгамжтай байдлаар зохицуулж байгаа юу яг адилхан оруулж ирж байгаа юу гэд. За үүнтэй холбоотой бас судалгаанууд хийгдсэн үү гэдэг ийм асуулт байна. За 3 дугаарт хүүхдийн асран хамгааллын асуудлыг илүү өргөн хүрээнд хараач гэдэг нэгдсэн үндэсний байгууллагаас хүүхдийн эрхийн хорооноос зөвлөдөг. За манай улс бол яг уламжлалт байдлаар асран хамгааллыг харж байгаа. Би бас өмнө нь шүүхийн хилцүүлэгт оролцож байхдаа бас хэлжсэн. Нэгдсэн үндэсний байгууллагаас 24 цагаас дээш хугацаанд хүүхэд эцэг их өөрийнхөө орон байраас гадуур хол байх юм бол асран хамгаалал өөрчлөгдөж ийн гэж үздэг болсон байгаа. Гэтэл Монгол улсад дотор байр гэж айгүй том асуудал байгаа тий. Тэгэхээр дотор байранд байгаа хүүхдийн асран хамгаалал яах вэ? Гэр бүлдээ одоо эцэг их нь асран хамгаалагч хിവэр байх уу? Гэтэл хүүхэд гэр бүлээс хол эцэг эхийн хараалтаас хол 200 гаруй хоног ингээд дотор байранд байгаа даа олон асуудлууд үүсдэгэ. Тэгэхээр энийг ерөөсөө бид нар огт зохицуулж ирж чадахгүй яваад байгаа. Энэ манай өөрийн онцлог. Тэгээ энэтэй холбоотой бас асран хамгаалалтай холбоотой ахис твшил ямар зүйл байгаа вэ гэдэг асуулт байна. За дөрөвдүгээрт гэр бүлийн олон янз байдлыг ер нь энэ хуулиар юу гэж харж байгаа вэ? Бид нар уламжлалт байдлаар гэр бүлийг харж байгаа. Тэгвэл гэр бүл цуцлах, гэр бүлийн хин нэг нь хагацах, нас барах, өөр одоо ахмадуудтайгаа хамт амьдрах гэдэг гэр бүлийн олон янз байдлууд байдаг. Тэгэхээр бид нар дандаа юм нэг уламжлалт хандлагаараа энэ хуулийг харж байгаа юу? Гэр бүлийн олон янз байдлыг яаж хүлээн зөвшөөрч байгаа гэдэг асуулт байна. За хамгийн сүүлд иргэний нийгэм төрийн бас байгууллагын оролцоо хамтын ажиллагааг ер нь энэ гэр бүлийн хуулийн дээр яаж харж байгаа вэ? Концепцийн үед өөрчлөлт орж ирж байгаа юу? Тэ? Оролцооны асуудал хэр одоо орж ирж байгаа вэ? Ялангуяа гэр бүлийн За дөрөвдүгээр микрофон. За ялгарлан гадуурхалттай холбоотой асуудал бол Монгол Улсын үндсэн хууль болоод бусад хуулиудаар бол ялгарлан гадуурхахыг бол одоо бүх төвшөндөө одоо ялгарлан гадуурхалтаас ангид байхын агуулгаар бол боловсруулагдж байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн хууль ч гэсэн шинжилсэн найруулга ч гэсэн энэ ялгарлан гадуурхалтаас бол ангид байх зарчмын хүрээнд бол боловсруулагдсан гэж ойлгож байна. За саяны таны дурдж байгаа гэр бүлийг одоо бүртгэхээс харшлах шалтгаан гэдэгт бол одоо хөгжлийн бэрхшээлтэй эсвэл одоо сэтгцийн өвчтөй гэдэг юм уу энэ зүйлийг бол нэг уутанд хийчээд байна гэдэг зүйлийг та ярьж байна. За хуулийн төслийн бол 8 дугаар зүйлд бол гэрлэхэд одоо харьшлах нөхцлүүдийг зааж өгсөн. За энэ дээр бол саяны дарны дурдж байгаагаар бол гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь эсвэл хоёулаа удамших хандлагатай сэтгцэн аргаг өвчтөй гэж байгаа. Тэгэхээр энэ маань бол үндсэндээ бол гэр бүлийн одоо удмын сан Монгол хүний гене аюулгүй байдлын энтертэй холбоотой нөгөө талаасаа энэ гэрлэхийн одоо үсэгчдийн маань үүргээ одоо хүлээн зөвшөөрөх энэ асуудал дээр бол өөрийн үйлдэлийн учир холбогдлыг одоо ойлгохгүй байх ийм хэмжээний архаг өвчний асуудлыг бол гэрлэхэд бол харьшлах нөхцөлд бол оруулж өгч байгаа. Тэрнээс бус тохиолдолд бол одоо юу гэдгийг хөгжлийн бэрхшээлийн одоо юугаар бол ялгарлан гадуурх юм бол зохицуулт бол байхгүй. За дотор байранд байгаа хүүхдийн асран хамгаалалтын асуудал
ярьж байна. За дотор байрны асуудал бол энэ боловсролын салбарт дах асуудал учраас энэ гэр бүлийн харилцаанд дах асар хамгаалал харгалзан дэмжлэгийн асуудал бол энэ дотор байрны одоо байранд байгаа сурагчдын гэдэг юм уу энэ сурч боловсруулах байгууллагын орчинд сурж байгаа хүмүүсийн одоо амьдрах нөхцөлийг хангаж байгаа энэ байранд бол энэ гэр бүлийн хуулийн асар хамгаалал харгалзан дэмжлэгийн асуудал бол хамаарахгүй. Гагцхүү одоо сургуулийн одоо захиргааны зүгээс энэ боловсролын хүрээндээ тэр үүрэг хүлээсэн ажилтан албан хаагчид нь бол энэ дотор байрны аюулгүй байдал асар юуны аюулгүй байдлыг хангах энэ чиглэлгээ бол хүлээж ажиллана гэж ингэж харж байна. За гэр бүлийн олон янз байдлын хувьд бол мэдээж Монголд бол гэр бүл нь одоо тийм ээ ахын наснаад эцэг асран дэжээдэг одоо хөгжлийн одоо гэдэг юм уу эсвэл одоо асаргаа шаардлагатай улсуудтайгаа хамт амьдардаг энэ зохицуултууд бол одоогийн гэр бүлийн хуулиарч бий шинэ зохицуултын хуулиарч гисэн энэ гэр бүлийн гишүүд гэдэг тодорхойлолтууд бол оруулаад явж байгаа. Тэгэхээр энэ дээр бол дэжээнд итгэх үүргүүд нь бол гэрлэгчдийн асуудал одоо шинжилсэн найруулгатай байгаа учраас энэ үүргүүд бол хэвээр явна. Гэр бүлийн олон янз байдлын асуудлууд бол за нэмж хариулах уу? Баасан жиргэл гишүүн. За дөрөвдүгээр микрофон. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийн асуудал гэдэг ярьж байна. Энэ хүүхдийн тэтгэлгийн асуудал бол энэ хуулийн шинжилсэн найруулгын юм дээр бол амжиргааны баталгаажлалт өвшнгөөр олгодог энэ зохицуултыг бол одоо өөрчлөөд хүүхдийн хэрэгцээ шаардлага онцлог болон хүүхдийн тэтгэлэг одоо төлөх одоо тэр хариуцагчийн орлоготой уялдуулаад бол шүүхээс одоо өөрөөр тогтоож болохоор заасан байна. Тэгэхээр энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхд жишээ нь одоо тэтгэлэг нь бол илүү асаргаа шаарддаг юм байх юм бол тэр онцлогтод тохируулаад тэтгэлэг төлөгчийн одоо орлоготой нь уялдуулаад бол шүүхийн тэтгэлгийн хэмжээг тогтоох энэ боломжийг бол энэ шинжилсэн найруулгын хүрээнд бол оруулж ирж байгаа. За баасан жиргэл гишүүн тодруулъя. Яг нь миний гол нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүний асуудал дээр гол асуугаад байгаа асуулт маань энэ л дээ. Одоо шинэ аутизм болоод Дауны синдромтой хүмүүсийг бид нар бүгдийн дандаа сэтгцэн өвчтэй гэдэг англи руу оруулцдаг. Гэтэл аутизм бол хөгжлийн хоцрогдол байгаад аутизм бол нийгэмшлийн асуудал байгаад байдаг. Дауны синдром бол хөгжлийн хоцрогдол байгаад байдаг. Ингээ ялгаатай байдаг. Тэдний нийгэмтэй харилцаа хүртэл өөр байгаад байдаг. Тэгээ бүгдээрингийн нэг уутанд оруулаад одоо шинэ энэ хуулийн төслийн 66-гийн 3 дээр ч гэсэндээ 66-гийн 3-ын 7 дээр сэтгцэн өвчтэй эсвэл согтууруулах хундаа гэдэг ийм хүмүүсийг хүүхэд үрчилж авахыг хориглоноч гэдэг юм. Ийм заалтууд байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ерөөс ингээд нийтээр нь бид нар сэтгцэн өвчтэй гэдэг нэрийн дор бүх одоо энэ нөгөө бусад одоо оюуны бэрхшээлийг бүгдийг нь оруулчихад байгаа асуудал байгаа. Тэгэхээр энийг бид нар ялгаатай харах хэрэгтэй. Энэ дээр бид нар маш олон удаа нэгдсэн үндэсний байгууллагаас зөвлөм шаардлага авсан шүү дээ. Та хэд маань аягүй сайн мэдчихэж байгаа. За 1 минутаа шууд авчих. Хоёрдугаарт гэвэл гол бас нэг зүйл болохоор нөгөө хөдөлмөрийн чадварын алдалт хөгжлийн бэрхшээл эдрийг бас ялгаатай зохицуулах хэрэгтэй байгаад байдаг. Хөдөлмөрийн чадварын алдалт хөгжлийн бэрхшээлийг бид бас дахиад нэг уутанд хийцэн яваад байгаа. Энэ олгоныгоо бид нар ялгаатай зохицуулахгүй бол хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нийгмийн амьдралд оролцох эрхийг гэр бүлийн хууль маань өөрөө хязгаарлаад байгаа гэдгийг бас бүгдээрээ сайн мэдж байгаа ах гэж бодож байна. Тэгээ энэ дээр ерөөсөө тийм ахиц дэвшил гэдэг юм уу одоогийн байгаа хүчин төгөлдөр хуулиас ялгаатай байдлаар зохицуулсан зүйл бол төдийлөн харагдахгүй байгаа учраас ийм саналыг хэлээд байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь тэр гол нь нөгөө иргэний нийгэм төрийн бас байгууллагуудын оролцоо ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуультай энэ маань яаж уялдж байгаа вэ? Хууль нь өөрөө хിവэрэ байгаад идэг. Хөгжлийн дэмжих тухай хууль нь бас орж ирээгүй байгаад идэг. Гэт уг нь ингээ болж игэл энийг нөгөө нэг системээр нэг цогцоор нь хармаар байгаа байхгүй. Гэтэл тэр нөгөө бусад хүчирхийллийн асуудал, хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль нь өөрөө ахиц дэвшил байхгүй. Эвлэрүүлэн зуушлын асуудал ахиц дэвшил байхгүй бол мянга энэ хууль яваад нэмэргүй л болох гэдэг л дээ. Тэгэхээр энийг нөгөө За дөрөвдүгээр микрофон хариулах уу? Ягмар дарга. За сүүлийн асуултаас нь хариулъя. Гэр бүлийн хүчирхийлэл болон гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль за энэ зөрчилтэй холбоотой энэ асуудлуудыг хөндөж байна. Тэгэхээр
Энэ хуулийг дагалдуулаад бид нар бас зөрчлийн хуулиуд дээр бол энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд гэр бүлийн хуулиараа одоо юу гэдгийг эвлэрүүлэн зуушлах гэдэг юм уу, энэ хугацааг олохгүйгээр шууд одоо шүүхээр бол цуцлах буюу тэр нэхэмжлээ гаргах ийм болцоог нь бол бас нээж өгч орж ирж байгаа. За гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хууль бол удахгүй орж ирнэ гэж ингээд тооцож байгаа. Тэгэхээр энэ хилцэх хэсэг нь дэмжигдсэн тохиолдолд бол гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуультай одоо уялдуулаад анхны хилцүүлэг энтрийг нь бол хийгээд явах боломжууд бол бүрдэх байхаа гэж ингэж харж байна. За алтан гэрэл гишүүн микрофоныг өгье.